За бид их чухал хууль хэлцэж байгаамаа. Тэгээд түрүүн бас бусад гишүүдийн бас хэлж байгаатай нэг бас хариу тайлбар өгсөн зүйтэй байхаа гэж бодож байна. Өнөөдөр энэ тамхины хууль хэлцэж байгаатай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх IHME-гээс судалгааны байгууллага байгаа. За энэ судалгаагаар бол 25-дараар нас барж байгаа хүмүүсийн тал хувь нь тамхи арх буруу хоолтдоос үүдэлтэйгээр хавдар үүсэж байна гэдгийг бол тодорхойлоод гаргаад ирсэн. За энэ судалгаач гэсэн манай хавдар судлалын үндэсний төв дээр өнөөдөр Монгол улс илэг хотоодоор дэлхийд нэгт чагсаж байгаа хавдрын улс болчихсон. Тэгээ энэ хавдар үүсгэгчдийн ерөөсөө хамгийн гол хүчин зүйл бол ерөөсөө дахиад яг олон улстай адилхан байгаа. Зохисгүй хоол хэрэглээ, тамхи, арх. За ингээд олон улсын судалгаагаар харахаар хамгийн их хувь эзэлж байгаа тамхины хэрэглээ. За үүн дотроо эрэгтэйчүүдийн хавдрын эмгэг алдагдал 33.2%, эмэгтэйчүүдийнх 8.9% эзэлж байгаа. Хорт хавдрын уушиг, төнх, улаан хоолой, давсаг зэрэг олон төрлийн хавдрын 50-аас 80% нь тамхинаас үүдэлтэй ийм хавдар үүсэх юм аа. Тэгтэл энэ ажлын хэсэг ажилласан анхны өргөн барьсан хууль бол маш зөв үзэл баримталтай байсан. Харамсалтай нь ажлын хэсэг ажиллахдаа электрон тамхины энэ шингэний хязгаарыг сулруулад өгсөн байна. Тэгээ энэ яг ямар логик үндслээр энэ хэрэглээг 10 мг-аас их савлна гэсэн ийм заалтыг оруулж өгсөн бэ. Нэгд хоёрдугаарт дахин цэнэглэх боломжийг нь үсгээд өчөж байгаа. Гэхдээ сая дахин цэнэглэлтээр дамжуулаад нөгөө нэг сэтгцэд нөлөөлөх хортой мансууруулах бодисыг чинь тэр цэнэглэлтээрээ дамжуулж оруулж ирэх боломжтой гэж сая ярьж штэ. Тэгээ яагаад цэнэглэх тэр боломжийг нь ажлын хэсэг оруулаад ирж байгаа юм бэ? Хоёрдугаарт эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр тамхины хор уршигыг тусгах энэ заалтыг хасчлаа. Өнөөдөр захин орчноос хүүхдэд хамгаалахын тулд digital literacy гэдэг маш том энэ бодлогын зарчмыг олон улс хэрэгжүүлж байгаа. Яг энтэй адилхан тамхины literacy буюу тамхины энэ мэдлэг олгох сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх ийм чухал заалтыг яагаад хассан бэ гэдгийг би дахиад ажлын хэсгээс асууя. Гуравдугаар сургуулийн орчинд тамхи худалдах, хэрэглэхийг хориглох зөрчил илэрвэл мэдэгдэх заалтыг ерөнхий хяналт хэрэгжүүлнэ болоод дахиад сулруулад ороод ирж байгаа. Энэ яг ямар логик дараа би ерөөс энийг логик нь ойлгохгүй учраас би ажлын хэсгийн ахлагчаас болон бусад гишүүдээс нь асууя. За мөн хууль хэрэгжих хугацааг энэ хууль батлагдаад бол яагаад шууд хэрэгжиж болдгоо юм бэ? Яагаад 27 оны 1 сарын 1-гээ бүтэн 1 жилээр хойшлуулж байгаа? Өнөөдөр өсвөр насны хүүхдийн тамхины хэрэглээ хурдцаа өсөж байгааг бид нар сааруулж чадахгүй байж идэл яагаад хуулийн энэ хэрэгжилтийг бүтэн 1 жилээр хойшлуулсан бэ гэдгийг би тодруулаад асууя. За тэгээд хариултаа авчаа тодруулъя. Чимбэрэн гишүүн хариулъя. За мантаа гишүүн би түрүүн бас хэлсэн ахаад хэлье. Шингэний хязгаарлалт 10 мл-ээс их болгож байгаа биш, харин эсрэгээр багасгаж байгаа шүү. 10 мл ихгүй гээд. Тийм учраас та зөв уншаарай. Тэ. Буруу ойлгоод байна шүү. За. Тийм учраас бид бүр зориуд 30 мл хүртэл савлцсан байдаг 13,000 удаа сордог ийм дадлуудыг хорих зорилгоор 10 мл-ээс ихгүй байхаар савлахгүй шүү гэдээ үүргэжүүлж байгаа шүү. За дахин цэнэглэлийн тухай би түрүүхэн бас ярьсан. Дүүргэж ялангуяа энэ электрон тамхиг дүүргэж цэнэглэдэг байдал нь өөрөө бусад бодисыг холих эрсдэл байгаа учраас дахин цэнэглэхийг бүр Монгол улсад хоригдсан шүү. Тэгэхээр таны яг хэлж байгаа яг эсрэгээр ийм хоригдсан байдлаар ажлын хэсэг ажилласан шүү. Тэгэхээр бас энийг залруулж хэлье. За 3 дахь асуулт ерөнхий боловсролын тэр хөтөлбөрт оруулахгүй яагаад байгаа бэ гэж. Тэгэхээр энэ хөтөлбөрт боловсролын ерөнхий хууль дотроо угаасаа орцсон байгаа. За дээрээс нь боловсролын ерөнхий хуулиараа хууль тогтоомж таас хуулийн чиглэлийн хүн баг. Тэгэхээр хууль тогтоомжийнхаа асуудлаараа боловсролын ерөнхий хуулиараа боловсролын сургуулийн хөтөлбөрийг зөвхөн боловсролын ерөнхий хуулиар л зохицуулна гэж заасан байгаа учраас бид тамхины хяналтын хуулиар дахин энэ асуудлыг оруул гэж хэлж болохгүй юм байлээ шүү. Тэр утгаараа бас ингээд энэ хасагдсан боловч цаанаа агуулгаараа байж байгаа гэж ойлгоорой.
За дээр нь боловсролын ерөнхий хууль дотор энэ мансууруулах, сэтгэц нөлөөд, хор зуршилтай холбоотой зүйлийн эсрэг одоо боловсрол олох асуудал өөрөө тусгагдсан байдаг юм байна. За та чухал зүйл хөндлөө. Ерөнхий хяналтын зохицуултууд нь яагаад ингэж одоо буурч ба? Яагаад одоо боловсролын байгууллага зөвхөн одоо арга хэмжээ хэрэгжүүлж болж ба гэдэг. Нөгөө чиг үүргийнх нь хүрээнд энэ бас болохгүй байгаа. Тийм учраас бид бас одоо энэ зөрчлийн тухай хуульдаа бас тааруулж уялдуулах асуудал яригдж байна. За мөн бас одоо яагаад одоо 27 оны 1 сарын 1 болгоод хойшлуулж ба гэдэг асуудал яригдж байна. Тэгэхээр одоо бид нэлээд том өөрчлөлтийг энэ тамхины хяналтын тухай хуулиар оруулж өгч байгаа. Тухайлх юм бол одоо зар сурчлагаа хийх, гадаргуу дээр нь одоо 70-аас их хувьд нь одоо энэ анхааруулга, бичиг таниулах тэмдэг энэ төр оруулах асуудлууд яригдж байгаа. За дээрэс нь савлалтын хувьд одоо бид өөр стандарт өөрчлөлтүүд оруулж өгч байна. Энэ болгонд нөгөө импортлагч байгууллагууд үйлдвэрүүдэд захиалга өгж оруулж ирэх бас боломжийг олгохгүй бол шууд өнөөдрөөс ингээд болио гэдэл одоо шууд гасчих нь өөрөө бас одоо нэлээд зөрчил үүсгэх юм байна. Тэр ч утгаараа одоо худалдаа аж үйлдвэрийн төхмөөс бид одоо нэлээдгүй бас одоо өмнөх ажлын хэсэг ч гэсэн одоо олон хилцүүлүүд хийсэн. Тэндээс тийм саналууд ирсэн байлаа шүү. Үүнийг бас туссан гэдэгт дуулгая.